Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За өнөөдөр бид хоёр урдны подкасттай холбоотой их хэрдүүлийн талаар ярилцсан байгаа. Түүнтэй холбоотой нэлээд асуултууд орж ирсэн байгаа. За тэгээд асуултандаа хариулах гад инх цай битгаар сууж байна. За өдрийн мэнд. За эхний асуулт нь болохоор ингэнэ. Их хэрдүүлийн мэдрэмж махан биеийн мэдрэмжээ яаж ялгах вэ гэж. Гэхдээ эн чинь ялгаж ядаад ах зүйл байхгүй шүү дээ. Аа. Одоо хүмүүс яг ингэ нөгөө дүлтэйгээ очиж үзээг болохоор энэ юм сонин асуулт ахад байгаа. А гэвч яг дүлтэйгээ очирсан хүнд ямар мэдрэмж төрөх вэ гэхээр үгүй та чинь энэ дэлхий дээр амьдарч байх та. Үгүй энэ өөрийн бүх мэдрэмжээ цуглуулад тэргээ биегээ явж байгаа тийм үү? Тийм. Үгүй тийм мэдрэмжэндээ хүн дассан байгаа. А нэмээд ингээд нэг шин мэдрэмжүүдээ хүлээж авч тий амьдралд нэг ингээд шин зүйлээс мэдрэмж авахаараа тэрэндээ ингээд урамшиж амьдрдаг хүний амьдрал өөрөө. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн энэ мэдрэмж огт урд хожид байгаагүй. Тэр хүчтэй нэг давн дийлдэшгүй хизээч өөртөө тэр мэдрэмжийг удирдах чадахгүй. Тийм мэдрэмжинд автдаг юм. За тэгээ энэ мэдрэмж нь хаанаас бий болох вэ гэхээр сүнснээс нэрж байгаа. Сүнс нь хаана нэдийн гэхээр зүрх сэтгэлд нь байгаа. Өөрөөр хэлбэл маш хүчтэй зөвхөн зүрх сэтгэлээ даах тийм болдог гэсэн үг. Тэгэхээр тэр сүнснийхээ мэдрэмжгээд байгаа зүйл нь биеийнхээ мэдрэмжээс хит давж маш хүчтэй орж ирдэг учраас тэрийг дүл гэж яриа. Тэр мэдрэмжинд автах нь өөрөө хизээч авч байгаагүй маш хүчтэй эрчим энергийн тэ хэмжээс хооронд ингээд огтлох. Бүх хэмжээс өөрт нь нээгдэж орж ирж байгаа. Бүр сүнсний бүх хэмжээсээр дамнаж таталцах тийм мэдрэмж орж ирдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө нэг хэсгийг олчлоо. Бүрэн нэгтгэхийг хүссэн асар хүчтэй таталцал орж ирж байгаа гэсэн үг. А гэхдээ энэ таталцлыг урд нь одоо сүнс орон зай цаг хугацаагүй учраас сүнсүүд нь аль хэзээ уулзсан байдаг. Тэгээ сүнсүүд нь ингээ бие биен дээрээ ирж очиод явж идэг. Заримдаа ингээд нэг яг өөрх нь нөгөө хэсэг ирсэн юм шиг мэдэрдэг эхэлдэг. Зарим нь бүр нөгөө одоо дүүлэнтэй одоо хаах бол өөр газар байгаа өөрөө уулзах чадахгүй бол сүнс нь ирээд өөртөө нүргэлж цог байдаг. Бүтэн байдаг гэсэн үг. Зарим хүмүүс ч бүр зүүдлээд идэг шүү дээ. Уулзаагүй мөртлөө танихгүй үнэ. Тэр сүнсүүд нь уулзчаад. Үгүй тэр сэтгэл зүрх одоо зүрх орон зай гэдэг чинь сэтгэл хөдлөлтэй холбоотой мэдрэмжээрээ давнуулаад тий астрал ертөнц өөрөө тэндээ уулзаж учраа авчдаг. Зүг. Одоо дөлүүд гэж яриад байгаа энэ нөхдүүд чинь тий ингээд хитийгээр өөр тусдаа ингээд хүний биеинд орсон нэг амьд яваад байгаа юм шиг мөртлөө яг түүнийхээ ард нь том одоо сүнсүүд нь тий оршихуунууд нь ингээд хоорондоо нэгтгэх гэж ингээд тэмүүлж байна штэ тий. Тэгээ ийм тэмүүл үүсэн цагт одоо ийм өөрийн одоо ихэр төлтөө хүмүүс цаанаасаа их ийм урт хожид байгаагүй тэг ганцаардлын мэдрэмж аваад эхэлдэг. Тэгээд бүтэн болохын тулд хайж эхэлдэг. Тэгээд даалд ертөнд сайн одоо сүнс судлан тэгээд дээрээс ингээд өөрхөн сүнс одоо маш хүчтэй идэвчсэн байгаа учраас сүнслэг орон зай нээлттэй болж ирдэг учраас зүн чадамжууд нь нэмэгдэн зөнгөөрөө оршиж сурна. За тэгээд цаг нь олцсон сүнснүүд гэдэг нь ерөөхдөө энэ дэлхий дээр ил даалд ертөнцөд тэг гүүр хийж хамтдаа ил ертөнцөд даалд ертөнцөд хамтдаа амьдрах зорилготой. Үйлдэж чадна. Яагтвэл тэр том одоо сүнслэг орон зайгаараа даалд ертөнцийнхэн хоорондоо нэлээ галаа үсгэн. Ил ертөнцөд хоёр махан биеэрээ хосолж нийлээд дөлөө үсгэн. Ингээд махан биеийн хооронд орж ирж байгаа яагаад дүл үсээд байгаа юм гэхээр хоёр сүнс хоорондоо нэгдээд нэг л дүл үсгэх учраас нэг амьтай, нэг галтай, нэг том сүнстэй бүх юм ингээд нэг болоод байгаа байхгүй.
За ингээд нэг болцсон сүнснүүд яах нь вэ? Махан биеүдээ учруулах гад бүх арга чаргаа хэрэгжилж эхэлнэ. Хаа байсан гадаадад байсан бол тэнд амьдралын төгсгөөд нөгөөх нь гадаад явж чадахгүй бол Монголд нь авчираад уулзвал. Тэ? Бүхэл арга чаргаар. Яагтвэл яг одоо тэр идэвхжил, яг одоо тэр сүнсний зөнгөө дагаж, тэ? Зөнгөөрөө оршиж явж байгаа хүмүүс яг энэ дотоод оршихуйн зүгээр байж хатаа л нэгдэж идэг гэсэн. Өөр ирэхгүй сүнсэн сэрж идэг. Өгдөлн дотроос нь мэдрэгдэж эхэлж идэг баг. Тийм ээ тэ. Тэгээ энийг хүмүүс яг ингээ хүлээж авахтаа тэд нэр өөрөө ирэхгүй нэг тархиндаа итгэцэн. Тэргээ биегээ итгэж явж байгаа шүү дээ. Нэг жижиг биегээр амьдрал сурцсан. Тэгэхээр ингээд нэг өөр одоо хүчин давтаад байгаа. Тэр их хүчтэй одоо өөрхөн сүнсний бүрээ айгүй том тэм зүн ороод ирж байгаа учраас тэрэндээ дийлдээд хаяа нэг тархиараа эсэргүүцээд гэтээ автаад гэд ингээд санджигнаа авч идэг байна шүү дээ тийм. За тэгээ энэ дээр болохоор бас нэмээд хамтдаа нэгдснээ яаж мэдэх вэ гэдэг юм. За тэгээд юу нь бол ингээд мэдрэмж нь ороод ирнэ гэдэг чинь одоо хувь хүний мэдрэмж биш тий. Тэр нь ингээд бүрэн дарангуулагдаад сүнсний хүчтэй мэдрэмж аваад ирсэн. За тэгээд нэгдснээ яаж мэдхийн гэхээр хэрвээ одоо том тэр би ашхуун ингээд сэрэг бол тэр хоёр жижиг бие дээрээ нэгдснээ яаж мэдэх вэ гэхээр өөрөө ирэхгүй одоо зүрх сэтгэлээрээ холбогдоод эхэлдэг. Тарих оюун нь үгсгэвч зүрх сэтгэлээрээ холбоот. Яагтвэл тэнд сүнсний хоорон зай байж штэ. Сүнсээрээ эхэлж холбогдно. Ямар ч тохиолдолд сүнсэл эхэлж холбоно. Ихэр төлөвүүдийг. Сүнс далдтаа нэг бүтэн болоод ирэхээр ил ертөнцийнхэн биеийнхэн одоо оюун ухаан зүрх сэтгэл махан биеийг холбох хэрэгтэй болно тийм үү? Тийм учраас эхлээд оюун ухаанд нь нөлөөлнө. Тарих толгооноос нь бодлоос нь одоо дүлийг нь гаргахгүй болох нь шүү дээ. Тэгвэл тэ нэгдснээ яаж мэдэх вэ гэж асууж байгаа хүмүүс. Зүгээр л бодол санаанаас чинь тэр хүн гарахгүй байна уу? Зүрх сэтгэлээрээ үргэлж тэрийг санаад байна уу? Уулзмаар байна уу? Холбогдмоор байна уу? Тэ тийшээ татах чинь хэр тэр хүнээс өөр зүйл хүсгээ болсон уу та? За тэгвэл холбогдсон байна л гэсэн үг шүү дээ. Яг ингээд махан биеэрээ дүлөө ингээ олцохоор одоо тэр дүлөөс нь өөр зүйл харагдах болчдөг байхгүй юу? Дүлөөс нь өөр зүйл юм мэдрэгдэхгүй. Бүх амьдралын утга учир цаанаа ардаа гараад зөвхөн дүлтөөгөө очих утга учир нь тэр хүн нь л урдаа ороод ирдэг гэсэн үг. Бүх юмны ихэнд. За тэгээд одоо оюун бодол гэдэг зүйлээрээ бодсаар агаад тарих оюун тэр дунд тий зүрх сэтгэлийн зөнгө дагаад зөнгөөрөө ингээд хүсээд байгаа учраас тарих нь эхэндээ эсэргүүцчихвч дараа нь түүнийг хүлээж авах тал дээр одоо ажиллаж эхэлдэг. Яг бол зүрх сэтгэл тарих үйлчлэх ёстой. Зүрх сэтгэлийн орон зайд тарих одоо туслах үүрэгтэй хана шүү дээ. Тэгээд тархиараа баг зэрэг буюу бодлороо оюун ухаанаар хүлээн зөвшөөрч эхлэхээр оюун ухааны нэгдэл явчихж байгааз. Тэгээд зүрх сэтгэлийн зөнгөөр татагдаад үнээр хүлээн зөвшөөрөл зүрх сэтгэлээрээ нэгдэнэ. Тэгээд дараа нь махан биеэрээ нэгдэнэ. За ингээд дээл даалд ертөнцийн бүх оршихуйдаа бүрэн утгаараа нэгдэж орж ирж штэ. За энэ үед хүмүүсийн одоо эхэндээ яг ингээд нэгдэж байгаа үед хүмүүсийн одоо тархинд хүзэл бодлыг хаачдаг. Сэтгэлийн шархуудыг хаачдаг. Одоо эмзэглэдэг бүх юм тий гомдол одоо бидний ярьдаг тэр дотоод шарх, дотоод хүүхдийн зан ааш бүгдийг хаана. Итгэл үнэмшилт үзэл бодлыг хаана. Тэгэл зөвхөн энэ соронц мэд татах энэ хайрын хүчээр би мөн байна. Миний нэг хэсэг мөн байна тий. Бид хоёр нэгдэх ёстой. Та хоёр бол нэг гэсэн ийм одоо дотоод өгдлүүд үргэлж орж ирнэ. За ингээд нэгдээд ороод ирээд махан биеэрээ нэгдээд аавраагаараа нэгдээд түгжигдээд ороод ирнэ дээ.
Нэг болно гэсэн үг те бүх зүйлээрээ. Бүх зүйлийн хүлээмжшүүл явчлаа. Бүгд нэгдчихлээ. Одоо яах вэ? Одоо нөгөө дүүл чинь ажиллаа хийж эхлэх нь шүү дээ. Нийлээд орж ирсэн нэг зүрх сэтгэл болсон дүүл зүрх сэтгэлээ. Энэ одоо нөгөө сэтгэлийн шархууд инэ. Хүн болгон өөр үзэл бодол сэтгэлийн шархаараа би биенийхээ одоо эсрэгийн туйлуудаа олж харнах нь шүү дээ. Яагвал яаж үсдэг вэ гэхээр арга амьдралын одоо амьдралыг агуулсан хэмжээстэй нэг талаа авсан сүнс. Нөгөөт нь даалж ертөнцийн бэлэг авяас чадамж дээд одоо хэмжээсээ авсан ухамсарын тий сүнс. Ингээд дээд ухамсар одоо газардаж арга болох тал дээр хоёулаа ингээ хосолж нэгдэж байгаа ах нь шүү дээ. За ингээд нэгдээд ороод ирэхээр одоо дээд сүнс өөрөө ажиллаа ихийн тулд энэ махан биений одоо хоёр тусдаа явцсан ихтгэл үнэмшил зүрх сэтгэлийн шархуудыг ангааж нэг болох гэж хичээх. Сүнс өөрөөрөө байхыг хичээх. Тэр талдаа нэг байгаа сүнс нь. Тийм учраас одоо ингээ бүх одоо өөр хоорондоо тохиролцохгүй байгаа, хүлээмжшүүлсэх байгаа бүх юмаа бие биенээсээ хүлээмжшүүлэх хэрэг гардаг. Яагаад вэ? Яагаад гэвэл тухайн сүнс одоо тус тусдаа явж байхдаа өөрийн арга барилаар амьдраас сурцсан. Хоёр эсрэгийн төлөвлөлт ахна шүү дээ. Энэ очи нэгдэхийн тулд яах юм? Бие биенээ бүрэн хүлээмжшүүлж ижил тий нэгэнтэй нэгдсэн бол нэг бүхэл болох тал дээр ажиллаж эхэлнэ шүү дээ. За ингээ ажиллаж явах явцад юу үйлчилж идэг байх нь? Нөгөө хайрын санамслаг хүч бүхнийг хүлээмжшүүр. Яг л хайртай хүн бие биендээ хайртай тэр их хүчийг мэдэрч байгаа хүмүүс тэг хичнээн их зовлонтой одоо хэцүү хайцаа байвч тэр хайраараа бие биенийг хүлээмжшүүлж идэг учраас энэ одоо хайрын хүчээр хоорондоо тэр бүхэл нэгдэл болох үйлээ хийж идэг байна шүү. За энийг ингээд жижиг биен дээрээ байгаа хүмүүс болохоор хайраараа мэдрээвч бие биенийхээ ингээ алдааг хүлээмжшүүлэх гэсэн ч ухамсар нүрдгүү. Жижиг ухамсар яагаад тэрийг ойлгож ухаарахгүй тий. Тэгээл ингээ хагаралдаал, зөрчилдөөл, амьдралдаа тэмцэлтээл болохгүй салаад, болохоороо нийлээл, үгүй нэгэн сүнс нь ингээ таасна алдсан байхад тэг махан биеэрээ хоёр тишээ хаах болтох уу тий. Тэгээ энэ тохиолдолд яг яах ёстой гэхээр зүгээр илүү бүх зүйлийг хүлээмжшүүлж бүхнийг илүү ухаарах дээр ажиллах ёстой гэдэг. За та ухаар нь ухамсарлна гэдэг нь дээд хэмжээс рүүгээ тэмүүлхийг хэлж байгаа. Ингээд сүнсний оршихуунууд нь нэгдээд дотоод оршихуунууд нь нээлттэй болж эхлэх замаар нөгөө далд байсан ертөнцийн ил болж эхэлдэг. За тэгээд нөгөө хоёрхоос ил ертөнцтэй гэхээсээ илүү далд ертөнцтэй илүү хүчтэй холбоотой өрнөл дүүрэн одоо сүнсний адал явдал дүүрэн тий далд ертөнцөөр танин мэдэх аялалтай гарна. За энэ аялал их сонирхолтой адармаатай үйл явц өрнөл ихтэй маш үнэн бодит те үүргэлж ингээ хэмжээ сахин ирээр өөрсдийн бэлэг чадамжаа нэг явж идэг учраас яг энэ зүгээр замналыг нээхийн тулд л дүүлүүд учраад байгаа шүү дээ. Энэ явцдаа тэр дэлхийн далд ертөнц рүү ороод яг өөрсдийн сүнсэнд хийх ажлаа хийж эхлээд тэрийгэ одоо бодит болгох зүйлээ ил ертөнцтэй махан биеэр үлдэж эхэлдэг. За ингэж ил далд хоёр ертөнцийг холбосон гүр ажиллаад хийж байгаа юм да тий. За тэгвэл ахаад нэг асуулт байна. Одоо ихэрдүүл хүн болгонд байгаа юу? Тэгээд гэр бүлтэй уусан хойно ихэрдүүл гараад ирэл яах вэ гэсэн асуулт байна. Ихэрдүүл хэн болгонд байхгүй. Тэр чинь тийм хүсдэг юм биш ээ. Энэ дэлхийн бүх сүнстэй ихэрдүүл шиг тийм одоо хосолсон сүнсний чадамжтай болохын тулд сүнсэн суралцаал явж идэг. Бүх сүнснүүд чинь далд ертөнцтэй ирэм дараа ухамсарын хэмжээсийн суурьтай тэрэндээ ингээд үргэлж ухамсараа дэше өсөн дэвчхийн тулд явж идэг. Тэгвэл энэ ихэрдүүл гэдэг хүмүүсийн сүнс дээд хэмжээсийн сүнсүүд байдаг байна шүү. Бүхнийг агуулгач, бүхний өмнөөс хариуцлага өрдөг. Тэдний өмнөөс амьдардаг.
Тэдний өмнөөс өөрийг даалгавар гүйцэтгэж энэ дэлхийн шин хувьсал хөгжил дэвшил өсрөнгөө хөгжлүүдийг авчирч яадаг. Хуучин болгоныг цаг нь ирэхээр засаж шинчилж төгсгөж ахуйн авч дэлгэрүүлэхин дэлгэрүүлдэг. Өөрөөр хэлэх юм бол энэ дэлхийн ангаагч бүр ухамсарын дээд хэмжээст очдог учраас бүр хүчтэй бүтээгч нар. Яг л ухамсар бол бүхнийг бүтээдэг, бүтээх хүч штэ. Тийм учраас энэ дөлүүдийн сүнс яах гэж ингэж нэгдэж аян замд гарч энэ хүл авцыг хил далд ертөнцид хийгээд байгаа юм гэхээр ердөө бүтээх хүчийг далд ертөнцөөс их ертөнц рүү буулгаж байгаа юм тэр. Маш тийм сүнслэг хизээч энэ дэлхий дээр байгаагүй тийм их эрчим хүчийг одоо буулгаж өгсөн юм шүү дээ. Тэгэхээр хүссэн болгон дүлтэй байхгүй. Тэгээд дүл гэдэг зүйл ийм сайхан бүтэн болно. Аж аргалтай болно. Хайр мэдрэн ингээ хамаг хүчээ өөрийн болгож нэгдүүлнэ. Насан туршдаа хамт амьдрна. Үргэлж өөрийн тав тухтай яг ингээд нэг өөр дээрээ ирнэ гэдэг ийм гоё өгнүүдийн ард хүн болгон өөртөө бүтэн болохыг хүсэж байгаа учраас хүн болгон дүлтэйхийг хүсэж эхэлдэг. Гэвч танд яг ийм дүлийн мэдрэмжүүд, дүлийн санаашил, дүлийн хайлт энэ дотроос ингэж үрдэгдэх зүйлүүд байхгүй л байгаа бол одоохондоо та зүгээр л өөрийнхөө сүнсний учраа олоод явж өөрхөн оршихуйг нэггээл ажиллаж. Тэр нь зөв. За тэгээ гэр бүлтэй болцоогоо энэ одоо хэрдүүл гараад ирвэл яах вэ гэж яасан юм байна. За энэ үед үнэхээр хэцүү. Гэтэл тархин нь болохоор одоо байгаа гэр бүл сайн сайхнаа бодоод идэг. Жижиг биеэрээ тэдэндээ зүрх сэтгэлээ өгсөн гэдэг. Гэтэл сүнс нь ингээ гарч ирчээд өөр нэг сүнсийг агуулсан нөгөө их хэвдүүлээ ингээ хайрлаад тийшээ тэмүүлээд хүчлээд хүчлэн гэх юм муухай юм татаад соронцлоод ингээ тэр хүний чинь одоо бүр илүү хүчтэй татаад байдаг. Санасаал нэг жамын дагуу сүнснийхээ дагуу л явж байгаа юм шиг тийм дагуу. Гэтэл ил амьдрал дээр угаасаа энэ одоо өөртөө учирсан байгаа гэр бүл болсон байгаа хүмүүс хувь тавилангийн дагуу учирсан байдаг. Тэд одоо энэ дүлүүдийн хооронд нь уулзуулахын тулд өөрсдийн дотор агуулгдчихсэн тэр дүлтэн ижилхэн одоо хувийг агуулсан хэсгээрээ дүлтэнд бэлтгэж өгчээсэн байдаг амьдралынхаа туршид. Яг ингээд цагын тулаад гараад ирсэн дүл түүний ард байж байгаа гэр бүлүүдийн хувьд ямар харилцаа үүсгэх гэхээр зөвхөр хүлээн зөвшөөрлөөс өөр арга байхгүй. Гэтэл энэ дүл чинь жаргаж аваад аж аргалтай амьдраад байгаа юм биш шүү дээ. Энэ дүлүүд чинь сүнслэг даалд ертөнцийн маш их өрнөл дүүрэн ажил хийж идэг. Хэний төлөө юм? Энэ дэлхийн одоо хөгжил хувьслын төлөө. Тийм учраас нөгөө тал нь ч гэсэн зүгээр сүнслэг даалд ертөнцийн ажил нь эхэлсэн байна гэж хүлээж авах хэрэгтэй. Цаг нь болсон хэрэгтэй. Бүх юмыг хүлээн зөвшөөрөөд ай зөнгөөрөө өөрсдийнхээ зүрх сэтгэлүүдийг л дагахаас өөр арга байхгүй. Тэгэхэд одоо өөр хүүхдүүдийнхээ хажууд хариуцлагаа хүлээхгүй гэж байхгүй. Хизээч өөр хүүхдээсээ салахгүй тэдэнтэйгээ холбоотой тэднийхээ төлөө. Тийм үү? Тэгээ бүгдийг нь агуул явдаг ахна шүү дээ. Тэгээд ай зөнгөө даах юм бол бүгд зөв явна. Зөнгөө даахгүй тархиараа итгэл үнэмшлийн нөгөө жижиг айцуудаараа одоо удирдуулан явбал энэ харин бүр их хэцүү адармаатай үйл явц болно. Яг л дотроос нь үргэлж нэгдэхийг хүсэж байна. Наана үргэлж тэмцэлдэж байна. Энэ хоёрын хонд зүгээр цаг хугацаа алдах. Бие биенээ зовоох. Ийм бие биенээ хуурсан л үйл явцуд болно. Өөрийгөө хуурна, бусдыг хуурна. Тэгэхээр энэ дэлхий гэдэг юм чинь өөрөө одоо зөнгөөрөө оршдог, эренлүү шилжиж байгаа учраас хүн болгон зөнгөө дагаад суух тухай л яригдж байгаа учраас зөнгөө дахаас өөр аргагүй. За дараагийн асуулт нь ихэр дүүлүүдийн
Хийх үүлэн дуусна гэж байх уу гинэ. За үүлэн дүүрнэ гэж байна. Яг бол дүүлэн болгон ч дотроо өөр. Одоо хамгийн том оршихуйг дээсэн дүлгүүд гэж бас байна. Бүх дүлийн өмнөөс өөрийг хайрцлах хүлээгээ явдаг. Бүх төлөө идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ оршихуй ертөнцийн онс мэдтэд дээд ухаан ухамсарыг эзэмшигч дүлгүүд гэж байдаг. Тэдний хувьд ажил хийзээч дуустдаггүй. Тэд угаасаа оршихуйг бүтээгч нар учраас. Оршиж байгаа хүмүүсийн бүх оршихуйг бүтээдэг тий. Тэр байтугай орчлон ертөнцийн тэр бүх зүйлийг бүтээх тэр хүчүүдийг өөртөө эзэмшсэн сүнстэй бол тэдний үйл бол хизээж дуусахгүй. Харин одоо нөө жижиг дүлүүд бас байдаг. Нялх дүлүүд гэж хэлэх юм уу тий. За. Энэ хэдийн маань ажил дуусч болно. Бас тэр дүл дотроо хэмжээс байна тий. Тий. Одоо тодорхой хэмжээсээс дээш ингээд дүлүүд үүсч эхэлдэг байхна. Тэр дүлүүд чинь дотроо бас ингээд одоо хэмжээстэй багталцдаг байх нь шүү дээ. Хинний одоо дүлийн эрчим хамгийн дээр нь одоо ухамсар байна. Тэр одоо юу нэг оршихуйг юмны бүтээх хүчийг өөртөө тээсэн сүнс байна л гэсэн байх нь шүү дээ. За дараагийн асуудал болохоор ихэр дүлийг бүтээж болох уу гэнэ. Сонирхолтой асуулт юм тий. Дүлийг бүтээж болно. Сүнс бүтээн гэдэг чинь өөрөө одоо оршихуй бүтээгч сүнснүүдийн ажил шүү дээ. Тэгээд дүлийг одоо бүтээж болно. За одоо жишээ нь ингээд нэг хүн дүлөө хайгаад олохгүй. Гэтэ өөр ингээд дүлийнхэн бүх мэдрэмжийг аваад нөгөө хүн дээр сүнс нь хүртэл хүрээд ирсэн тий оршихуй. Хоёр одоо сүнсэн оршихуй тэр хүнд хоёулаа ингээд нэг хадгалагдаад. Ингээ үргэлж цог тэр хүн ингээд оршихуйгаа нээсэн яг сүнсний ингээ амьдралаараа амьдраа явж байгаа хүн байлаа гэж бодъё тийм үү. Тэгвэл тэн дээр сүнсүүд нүрээд ирнэ. Хоёр сүнс хоёул ирээд нэгдчихэн гэсэн үг. Гэтэл тэр хүн чинь ингээд нөгөө нэг биеэ бол хайсаал байгаа штэ нөгөө дүлийнхэн биеийг одоо махан би яг одоо амьдрал дээр байх одоо хүнээ хайгаад байна шүү дээ. Сүнсний ирчээддэг хүн байдгүй. Тийм дээ олддгүй. Эсвэл олцсон ч тэр хүн нь өөрт нь ирэх боломжгүй байж болно тийм үү. За тэгвэл тэр хүн дотоодод байгаа тэр сүнснийхаа мэдээллээр хэрэг тэр хүн оршихуй дотроо сүнс бүтээгч төвшөнд хүрсэн бол бүтээж болно. За бүтээхдээ хизээж яг юм ам мэд нэгэн дор нэгдэж чадах тиймийг бүтээж чадахгүй. Яг жинхэнэ бол байхгүй байх нь шүү. Хизээч байхгүй. Яг одоо хичнээн нөгөө нэг одоо цаана том сүнс нь ороод ирсэн байлаа гэхэд дээд бие нь холбогдчихлоо гэхэд одоо оршихуй нь холбогдчихоо гэхэд энэ жижиг бие нь яг өөрийнх нь биш болохоор бас болохгүй байгаа юм уу? Тийм жижиг биеийнхэн одоо бүтцэн яг тэр одоо өөрхөн нөгөө хайгаад байгаа хүнийхэн биетэй бүтцтэй таарахгүй байна. Амьдралын тууллууд нь авсан шархууд нь тийс өөрүүд байна. Бүх юу тохиргоо ондоо олцоод байна тийм. Бүх тохиргоо нь өөр. Тэгээ за сүнсэнд нь сүнсний мэдээллүүдийг нь нэмэж оруулж байгаа байхгүй юу? Тэгэхээр холилдчих нь. Холилт нь тэгэд өөрөө ингээд нөгөө нэг харахаар ингээд хайлаад дурлаад байна заяа. Ягдвал сүнс нь ингээд тэнд ингээд байгаад байгаа учраас. Яагаад тийм. Гэтэл нөгөө үнэн доороо хөлдөө. Тэгээ хайрын мэдрэмж сонцлог төвшнөөр ингээд төвшөнд таталцахгүй. Яг нөгөө нэг цэврээрээ гарахгүй байх нь шүү дээ. Холилдчихоор. Холилт нь ер нь цэврээрээ гарна гэхээсээ илүүтэй нөгөө дүлийнхэн сүнс одоо ингээд одоо дээр дошхуугаас нь нөгөө махан биеийнхэн бүх одоо сүнснийхэн доод татамж гэдгийг ингээд цэвэрлүүлэх ажил хийлгэн. Тэгэд бүр их ингээд нүсэр их ажилтаа болно. Тэгээ хийлээ одоо гээд нэмэр ахгүй. Яг нөгөө сүнслэг оршихуйн дээрээсээ бүтэн бууж ирэх тэр агшин чинь өөрөө маш олон шатны тууллаар бууж ирдэг байхгүй. Тэгээ энэ цаг хугацаа одоо шаардлагач дийлэхгүй. Яагадгүй ингээд дүлийн харьцаа үүсгэсэн юм шиг болоход ирэнгүүт хооронд ингээд нэг толин тасгалаар бүх юм аан цагууд таарад нэгдэх ёстой доо. Гэтэл тэр нь ингээд бүр ингээд хүчтэй цохилтонд ороод нөгөө одоо хүн нь ойлгохгүй. Тэрийг давж дийлэхгүй. Дийлэхэр болох. Тэр өөрхөн одоо хүсээгүй байгаа мэдрэмжэн дээр дүр бүтээгт гээд байгаа учраас тий. Тэнд эсэргүүцэлтэй. Тэгэнгүүт айгуу тийм одоо төвхтэй харилцаа үүсдэг. За тэгэхээр тэгээ ингийн оронд те бараг зөвөр зүрх сэтгэлтэй нөгөөнийхэн сүнсийг мэдрээл явж яхана. Хамаагүй дээр байна. Хамаагүй дээр хана штэ. Тэгээ өөрөө ажлыг хийж өгч байгаа болохоор
Яг хоёр давхар ажил хийнэ гэсэн үг байхгүй юу? За хэр дөлүүд учрахтай цаг хугацаа гэж би юу байна. Яг оршихуйн даалгавар өгдөл тий оршихуйн хэмнэлтэд дагалдаад яг сүнс нь цаанаасаа хийх ёстой ажлаа хийх үед дөлүүд бие биенээ хайж болно. Тэгээд түрүү ярьсан шүү дээ тий. Сэрчээд бие биенээ хайж эхэлнэ. Уулзаагүй ч гэсэн зүг сэтгэлдээ анзаардаад хайж эхэлнэ шүү дээ. Далд ертөнц сонирхно, дотоодоо нийхийг хүснэ. Тэгээд уулзаад учирчих юм бол ажиллаа хийгээд эхэлнэ шүү. За тэгээд одоо тэгвэл энэ дээр бас нэг өөр нэг асуулт байгаа байхгүй. Хэр дөлүүд бие биенийг мэдчихэд хүлээн зөвшөөрөхгүй л яах юм. За одоо энэ түрүүний гэр бүлтэй байх тухай асуудал ярьсан шүү дээ. Тийм. Яг нэг иймэрхүү нөхцөл. За эсвэл ингээд нэг одоо зүрх сэтгэлээрээ бол ингээд зөнгөөрөө таталцаад байна тийм үү? Сүнсэн зүрх сэтгэлд нь байгаа учраас. Гэтэл тэр хүний чинь тарих. Одоо хүлээн зөвшөөрөхгүй шүү дээ. Тийм. Эхлээд тэр хүн хайртай болно гэхээс илүү зөнгөөрөө нэг сонир тийм автомат таталцал үүсэж эхэлнэ. Гэтээ ингээд нэг сонир мэдрэмж жож яг нөгөө түрүүн жижиг биеийн мэдрэмжийг сүнсний зүүн хүчтэй дарж орж ирээд тэр санамжлаг мэдрэмжүүдтэй бие биенээ ингээд хайраар ингээд нөлөөлөх хүчүүд ороод ирнэ. За тэрийг мэдсээр байж те одоо хүлээн зөвшөөрөхгүй байхаар түрүү ярьсан өөрийгөө хуурсан хэрэг л гарна. Тэгэхээр одоо тэр том хүчтэй мэдрэмжийг жижиг биеэр бас хааж болдго юм. Одоо хааж болно гэтээ маш зовлонтой ах болно. Яг бол оюун бодлоор үргэлж бодогдчихээн. Зөнгөөрөө үргэлж татагдчихээн. Гэтэл цаанаа ингээд тархиараа бол ингээд өөрхөн одоо байгаа амьдралын тав тухайг хангах гад хичээж гин. Тийм одоо жижиг биеийн зүрх сэтгэл нь жижиг амьдрал дээрээ байж гин тий. Энэ нэг юм нөгөө сaalж хаагцаж хоорондоо нэгдэх хүртэл уламл хүчтэй тацаарай. Уламл хүчтэй нөлөөлнө. Тэгээд нөгөө цаг хугацаа алдаал байна тий нэгдэхгүй болохоор тэр хооронд нь тэр хоёрын сүнсний одоо оршихуудаа хийх ёстой үйл нь бөөгнөрүүлнэ. Тэгээ бөөгнөж жаад хийж чадахгүй бол хин нэгэн бас ингээ оршихуугаа нийцэн ихэр дөлөөдрүүд ажил нь давхар орж иж бусдаа одоо төв хүчрүүлнэ. Нөгөөдөл нь ажиллаад ирэхгүйж бас бусад сүнснийхээ ажлаа хийх хэрэг гарна тий. За гих мэтлэн ингээ явна. Нэг хэсэгтээ намдаж олно. Ажил нь ингээ түр ингээ хийгдчихвэл. Гэтэ дахиад хийх ёстой ажил нь гарч ирнэ шүү дээ. Чин даалд ертөнцийн маш хүчтэй ажлууд орж ирж шүү дээ. Тэгэхээр дахиад нөгөө нөлөөлөл нь гарч ирнэ. Тэгэхээр одоо энэ тохиолдолд тий одоо ингээ хүлээн зөвшөөрөхгүй явах нь өөрөө одоо бүх хүмүүсээ заваасаа ажил гарна. Яг тэгвэл яг тэр гэр орондоо тий хуучин байдлаараа байх гэхээр хизээж байж чадахгүй байхгүй юу? Сүнсний мэдрэмж аваад ирсэн. нөгөө нэг хүн хэвээрээ байх чадхаа байж. Чадхаа байж. Өөрийгөө хүчлээ зовоогоо. Бусад хүмүүс тий нөгөө хүмүүстэй ч гэсэн айгу төвхтэй мэдрэмж өгсөөрэй. Чиг цаанаасаа ингээд одоо жамын давуу явагдахгүй байгаа юм 20 хүчлэл үүсгэж байгаа учраас тий. Тийм тий. За хэр дөлөө яаж олох вэ гинэ? Олоод ах юм байхгүй штэ. Зөнгөөрөө явж хахад өөрөө аяндаа болно. Зөнгөө дагаж чадсан хүмүүс яг дүүлийн мэдрэмж хайлт эдэр үүссэн бол зүгээр л тэр хүн оюун бодол тий энэ тарих толгойнхаа энэ нэг авталтаас сал зүрх сэтгэлээр амьдарч сур зөнгөө дагаж сур оршуугааны дотоод руугаа одоо өнгийн тий өөрийгөө хинбэ гэдгээ тань. Энэ бүх процессын үр дүнд явж идэл түрүүн хэлсэн шүү дээ сүнсүүд аль хэзээ уулзсан байгаа. Яаж игээд хоёрыг уулзах арга замаа олж л таарна гэж. За тийм ээ хэр. За хэрдүүл яг мөн гэдгийг яаж мэдэх вэ л гэж. Мэдрэмжээрээ л мэдэрнэ шүү дээ. Тэр одоо сүнсний мэдрэмж орж ирээл мэдэрнэ. Тэс ямар ч мэдрэмж өгөхгүй хоёр дүлээгаар ингээ яваад ивэл за энэ тохиолдлоос нэг юм ярьж өгье тий. Хоёлаа дүл. Гэтээ ингээд сүнсээрээ ингээд таталцж байгаа. Гэтээ эхлээд нөгөө одоо тэр хоёр дүл чинь ингээд сүнснийхээ ухамсарыг хувааж авдаг гэсэн шүү дээ. Дээд хэмжээс ухамсараа нэг нь аваад доод хэмжээс далд ертөнцтэй хүчтэй төрнө. Нөгөөх нь болохоор арга ертөнцийн одоо буюу дэлхий дээр олон төрлийн авалт хийжсэн дүрээ төлгөө аваад
энэ дэлхий дээр арга ертөнцөө эзэгнэж төрнө тий. За энэ хоёр чинь ингээд нэгдээд орж ирээд ажиллаа хийх хэрэгтэй маа зү. Хоёр ертөнцийг холбоод. За ингээд байжсэн чинь эхлээд нөгөө сүнсүүд нь идэвхжээгүй нөгөө сэрээгүй. Гэтэ ингээд нэг цаанаасаа ингээд сүнслэг ашгон таталцсан ингээд үүссэн. Гэтэ тэрийг өөртөө одоохондоо арай мэдэрч амжаагүй. Гэтэ нөгөө ухамсар суурьтай дээд хэмжээний сүнсийг өөртөө агуулсан нь төрөлөө таньждаг. Яг тэгвэл дэлхий дээр ингээд амьдарч исэн одоо аргын амьдралын ухамсар нөгөө сүнсний дээд ухамсар гэдэг чинь аюул хол зөрөгтэй байхгүй. Тэгэхээр ерхий нөгөө том сүнсээ том ухамсараа агуулсан нь өөрөө аяндаа нөгөөдхөө таньждаг гэсэн үг. За тийм том ухамсар нь эрэгтэй хүнд нь жиж болно, эмэгтэй хүнд нь жиж болно. Хэн эхэлж таньж ин тэр нь одоо илүү өндөр ухамсараа агуулсан сүнс нь ахна шүү дээ. Тэгээд дараа нь нөгөөт одоо мэдрэмж агуулсан арга суудар амьдарч сурсан сүнс нь таньчих юм бол шууд таталцлаа идэвччихдэг. Яг бол хүлээн зөвшөөрөө таньчлаа шүү дээ. Хүлээн зөвшөөрөл гэдэг зүйл бүх юмыг холбодог байхгүй юу? Бүх юмыг нээдэг. Тийм үстэй. За ингээл эхлэн. Тэр ерөнхийдөө ингээд мөн юм шиг мэдрэмж авчаад левел дараагийн хүлээн зөвшөөрлүүд үүсгэхэд яах нь тэрийг ажиглах нь шүү дээ. За. Ихэр дүүлүүд сорионд тулвал яаж давах вэ? Ихэр дүүлүүдийн амьдралаар дүүрэн сарай бий. Яагтвэл тэд чинь нэг юмны хоёр эсрэг туйл хоорондоо нийтгэхийн тулд ингээд маш их одоо өрнөл толин тосол гэж ярьдаг штеп. Би биенийхээ үл хүлээн зөвшөөрдөг бүх юмыг би биенээс өдөөж гаргаж ирж идэг. Тэ? Нэг нь ингээд бэлэг ертөнц буюу дээд хэмжээний сүнс дээд оршихуйн том ухамсарыг өртөө тээдэг түүндээ ингээд одоо автаж явдаг сүнс ахад тэр арга амьдралын ухамсарыг өөрөө мэдрэхгүй шүү дээ. Тийм үү? Тэгээ тэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө арга ертөнцийн сүнс нь бэлэг ертөнцөө одоо таньж мэдэхгүй тэр ухамсарыг ойлгохгүй чаас хүлээн зөвшөөрөхгүй. Гэтэл энэ хоёрын хооронд чинь хүлээн зөвшөөрөл гэдэг юм а бий болтол тэр нөгөө хайрын хүчээрээ маш их өрнөл явагддаг байна шүү дээ. Одоо ингээд. Тэгээ энэ үедээ хэрвээ одоо нөгөө сүнсний хайраа урдаа тайхан бол даваа гардаг. Эс үзэл бодлоо урдаа тайхан бол тэмцэлцээр байдаг байхгүй юу? Тийм үстэй. Хайр чи өөрөө бүх юмыг хүлээн зөвшөөрүүлж байгаа. Цаанаас ингээд нийлүүлэх гэж авах хүч байгаа учраас. Тэрийг урдаа тайхаар нийлээд хүлээн зөвшөөрөнгөд үзэл суртлын тэр нэг тэмцэлтэй байгаа зүйлүүдтэй буулт хийж өгснөөр аян бэж болно гэж нөгөөдгөө хүлээн зөвшөөрөх нь шүү дээ. Нөгөөдгөө хүлээн зөвшөөрнө. Гэтэ эхлээд ингээд нөгөө нийтлж явчихаар дараа нь нөгөө ихтгэл өнөмсөл үзэл бодол шахуудыг нээж өгдөг ярьжсэн тий. Тэрийг даван гарах хүч нь юрдөө л энэ нийтлийн хүчээр хайраа урдаа тавих байхгүй юу? Зөнгөө урдаа тавих. Үзэл бодлоо үргэлж ардаа тавьж ингээ өөрчилж явах. Үзэл бодлууд бүгд өөрчлөгдөн гэдэгт энэ одоо дөлөөр учирсан хүмүүс одоо бүрэн бэлтгэлтэй ах хэвээр. Тэгэхгүй яг үзэл бодолтой ингээд нэгт яваад байвал хизээч төлөө чинь нэгдэхгүй шүү дээ. Нэг болохгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл нэг хүн шиг бодож нэг хүн шиг сэтгэдэг. Тэр төлөвт хүрэхийн тулд бүх үзэл бодол бүх сэтгэл мэдрэмж нь адилхан байх гэдэг шүү дээ цаанаасаа. Адилхан болох гээд байна. Тэгээд адилхан болчихвол сүнсэн заяа ганцаар энэ тэндээ байх шаардлагагүй болоод зүгээр шууд нэгдсэн сүнс нь хоёр хуваагдаад нэг хүний одоо урд нь ингээ хоёр хүн нийлж нэг бүтээгчсэн бол одоо энэ хоёр чинь нэгдчихээрээ хоёулаа тустай байхдаа хоёулаа бүхлийнхэн одоо нэгдмэл сүнсээ тэгээд аваа явна гэсэн. Хоёулаа ижил сүнс шиг болгоно шүү дээ. Хиндээ бол ингээд дүрлцэж гал мэт хасаж маш их нийл даалт ертөнцийн өрнөлийг үүсгэж зэгцэж дүүрч орж ирсний дараа шууд одоо сүнс хоёр хуваагдаад маш хүчтэй ижил сүнс болж орж ирнэ. За ижил сүнс болоод ороод ирэнгүүт яах нь вэ? Бүх юмаа биенийхээ одоо өөрийгөө хоёр хуваацсан гэсэн үг байна шүү. Хүмүүс тийштэй өөртөө сүнс маань өөрийгөө шууд хоёр байна. Гэтэ хоёр хуваахтаа энэ одоо дүүл гал тий гэрэл гэсэн хүчөөдрөө шилжилт хийх одоо ухамсарын даалт ертөнцийн энэ бүх үйлээ хийж дуусчаа
Сүнсний хүч энэ хооронд хэд дахин нэмэгдсэн байдаг. Сүнс анх байсан тэр хэмжээсээсээ хэдэн мянган тонн тэлцсэн байдаг. Тэгээд энэ нэг там хүчээ шууд 2 хуваагаад би биендээ авчингууд зүгээр өөр өөрсдийгээ өндөр түвшинд хувилсан одоо маш том хүчтэй бүтээгчнэр болчдөг байхгүй юу? За энэ бүтээгчнэр юу их вэ гэхээр зүгээр би биенээ ингээ харцаараа ойлгоно, мэдрэмжээрээ ойлгоно, бүгд адилхан байгаа учраас тэгээд л одоо хамтын хүчээрээ энэ дэлхийд чиглэн бүтээж эхлэх юм чинь. Тэгэхээр одоо дүл гэхээр дандаа хайрц дурлцаад явдаг юм бишээ. Дүл байна гэдэг нь зүгээр энэ хайрын хүчээр бүх одоо оршихуучин хайраар хэмжигддэг штеп. Энэ ухамсар чи хайрын суралцснаар одоо өсдөг. Тэгэхээр энэ одоо хүчтэй бүтээгчнэр болж хувирж байгаа ахна штеп. Дүл бол те ийм сүнстэй бүтээгч нарыг төрүүлэх одоо дундын шат. За дүлүүдийн сүйдэгтэй тал нь юу вэ гинэ? Би биенийхээ үзэл бодлоо. Тэгээд зөвхөн одоо жижиг биеийн үзэл бодлоос гадна том биенүүд нь нэгдэн штэ. Том биеийн үзэл бодлоо. Өөрөөр хэлбэл нэг сүнс нь цагаан, гэрлийн гэрэл, нөгөө сүнс нь одоо энэ юу сүдрийн сүдэр гэдэг байхгүй. Одоо энэ арга амьдралын доод хэмжээсүүдийг агуулна. Цаг хугацаа орон зайгаар нэг сүнс нь бүрэн хуйглагдсан. Нөгөө сүнс нь болохоор тэр ухамсар хайраар бүрэн одоо хуйглагдсан гэсэн үг тийм. Энэ хоёр жоо хоорондоо нэгдэж цаг хугацаа орон зай гэдэг зүйлийг өгөөсгөж энэ дэлхийн бүх хуулийг бүрэн өгөөсгөж чаддаг. Тэгж байж те бүтээх хүч чөлөөлөгдөж хязгааргүй сэтгэж хязгааргүй одоо үйлдэж эхэлдэг байна шүү. Ингэж л одоо энэ дүүл сүнснүүдийн одоо дээд бүтээх хүчнүүд чөлөөлөгддөг юм уу? За тэгээд өнөөдөр бол нэлийн асуултанд хариулаад баслаа. Минут маань 40 минут болж байна. Энэ үргээ дуусгах тий. Одоо бидний энэ подкастыг цаашаа улам их хүн түгээхэд тусуулж одоо Facebook-ийн минь шеэрлж өгөөрэй, YouTube утсын минь одоо дагаарай, subscribe дараарай. Илүү их сүнслэг далд тошгоо нууцуд. Тий. Энэ далдад байх бүхнийг ил болгохыг хүсэж ивэл одоо манай пэйж утсад энэ тал дээр илүү их одоо подкастууд, сургалт, хичээлүүд, засал, тий, сүнсний таналтууд та хин юм бэ? Таны ард ямар оршихуу, юу хийх гээд энд ирвэ? Тий? Энийг нээхэд одоо бид замчлна. Бидэнд өөнийг нэх нууцуд бий. Одоо энэ рүү хүрдэг гарц замууд бий. Тийм бид нар одоо зөвлөе, туслая тий. Зөвлөн тослон дэмжин. За баяртай. Бас нэг юм хэлмээрээ. За. Одоо унтаж басан. Зүуд нарнасаа сэрээ. Тэ зүг чиггүй байдлаасаа гар. Зүрх сэтгэлээ амьлуул. Бүх юм доторчин л байдаг гэдгийг хаач явсан сонс. Бусдыг бүү буруутгах. Та хизээч сэрэхгүй. Өөрөөсөө бүхний хай. Тэгвэл та өөрөө өөрийгөө олно. Одоо та цаг хугацаа орон зай энэ дэлхий дээр байгаа бүх хуулинд хуурчлагдаж эрхчлөөгүй, эзэн бийгүй, тий? Юм боол сэтгэлгээнд боолчлагдаж амьдарч өөрсдийнх одоо хүсгүй дүүрнээ хүсгүй ч гэсэн үргэлж бүтээгээд хизээч одоо хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа л тий? Энэ бүхнээ мэдрээд дотроо шаналаа зовж байгаа бол одоо сэрэг цайчин болцсон. Сэрцэн аль хизээнэ? Одоо зүгээр л сэрцэн хүмүүс ямар байдгийг тэр тул руугаа орооч. Тэгээд энэ подкастыг та цааш нь түгээх тусмаа эн чинь яг монголчуудын төлөө хийж байгаа дээдийн дээд буян байх болно. Буян байх болно гэдгийг одоо амлаж байгаа байхгүй. За ингээ подкастаа тусгая.
За